За сайн байцгаана уу? Өнөөдөр цагаан дарихийн номгийг та бүгдтэй ярьж өгье. Эрт цагт их хүү хоёр амьдран суудаг байжээ. Нэгэн өдөр ээж нь хүүдээ ингэж хэлэвэн. Аавч нь амьд ахуйда сэтгэл нь цагаан бодон зөв хүн байсан ч чи бит хоёрыг тэжээхийн тулд аргагүй эрхэнд ан гөрөө хийж амьтны амь хөнөөж байсан юм аа. Тэр олон амьтны өөр хэлэн нүгэл хэлэнцгийг биедээ шингээсэн бид яаж сэтгэл амар инх дунх амьдарч чадах вүлээ дээ. Тиймээс миний хүү энэ их нүглийг багч батугай нэмгэлж олон түмэндээ тус буян болсон эрдэм намтай сайн лам бол. Тэр цагт ээж нь сэтгэл хангалуун нүд аних болно гэж гэн хүүн ихэндээ зөвшөөрөхгүй байсан ч сүүлдээ ээжийнхээ хүслийг биелүүлэн буян номын мөр хөөхөөр шийдэв. Ингээд их нь аян замд идэх хоол хүнсийг нь бэлдээд хүүгээ гаргаж өгөхдөө миний хүү ээж нь чамд хоёрхан л юм захий. Эрдэм намдаа хичээж сайн сураарай. Эрэхтэй ээжтэй цагаан дээрх бурхан нэгийг авчраарай гэд хатар дээр нь үнсээд хүүгээ үдэжгэн. Алас холын зам туулан бурхан номын орныг зорин явсаар очиж номтой мэрэгэн багшид шав орж олон төрлийн эрдэмт шамдан суралцаар олон жилийг ардаа орхив. Нутагтаа үлдсэн их нь хүүгийнхээ сайн сайхны төлөө цаг үргэлж цай сүүнийхээ дээжийг өргөн залбирдаг байжээ. Нэгэн өдөр багш нь чи уйггүй хичээл зүтгэл гарган сурч мэдээ гэсэн чин хүсэлтэй байсан учраас маш их зүйлийг сурч мэдлээ. Багш нь мэдэх бүхнээ чамд зааж дууслаа. Хичээнгүй шавмын цаг үргэлж сурсан эрдэмээ баяжуулан хүн бүрд тусдим болж яваарай гэд алд цэнхэр хадаг барьж аян замын ерөөл хилээд үдэж мордуулав. Хүү хайрт ээжигээ санан халуун илгэн нутагтаа яаран явхдаа зам таарах зовж зүдэрсэн хүмүүст сурсан эрдэм чадлынхаа хэрээр тусалсаар явв. Ингэж яваад өсч төрсөн гэрийнхээ барааг харангуут ээжийнхээ загсан цагаан дариг бурхныг авхаа марцнаа гэмэд санжээ. Буцаж явъя гэвч нэгэнт газар холтол хэсэр гэргэлдэн сууснаа газраас нэгэн чулууг авч багшийнхаа өгсөн хадганд нямбаалан боож өвөртлөөд гэртээ оров. Хүүгээ эрдэм сураад ирсэнд ээж нь хөл алдан баярлаж цай хоол хийж аян замынх нь ядаргааг тайлж гэн. Хүү ээжийнхээ захиасыг марцсандаа дотроо хэтийг гимшиж байсан ч газраас аван хадганд боосон чулууга энэ таны загсан цагаан дарих бурхан харин та хизээч задлж үзэж болохгүй шүү гэд өгөхөд ээж нь ихэд баярлан хоёр гардан авчээ. Тэр цагаас хойш ээж нь өнөөх чулуунд өдөр шөнөгүй залбирч цай хоолынхоо ээжийг өргөн орсон гарсан болгонд баяр хөөр болон ярьдаг болжээ. Тэгсэн олон жил өнгөрч ээжийнхэн бие дороотон муутахад хүүдээ хандан. Ээж нь өнөө маргаашгүй тэнгэрт халих болжээ. Тэрнээс өмнө цагаан дээрх бурхнаа нэг хараад сэтгэл амар хатан гэртээ харъя гэж гуйж гэн. Хүү аргагүй эрхэнд ээжийнхээ хоймортой залан шүтэж байсан чулууг үзүүлэхээр боодлыг нь задалтал өнөөх чулуу цайлган сэтгэлд ихийнх нь итгэл бишрлийн хүчээр цагаан дарих бурхан болон хувирсан байж гинэ. Үлгэр инхүү төгслөө. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа.